За ашигт матамлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бол хилцээд явахыг зарчмын хувьд дэмжиж байна. Гурван асуулт ихлэ тодруулаа. Ерөн зүгээр 27 оны төсвийн төслийг боловсруулах энэ үйл ажиллагаа гэдэг юм уу? 27 оны төсөвт энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийг уйж бодож засгийн газар дээр ярилцсан уу? Сангийн ам зөвшөөрлөө өгсөн үү? Эсвэл за энэ бол одоо өөрчлөлтүүд бол 27 оны төсөвт ямар нэгэн нөлөө үзүүлэхгүйгээр бодож байгаа юу? За нэгдүгürt энийг цаг хугацааны дистралийн хувьд юу гэж бодож байгааг нэг байр суурийг асуугаад байна. За Дамжин сайд маань энэ онтрит гэрээг байгуулагдах хүртэл хугацаагаар амнаатын асуудлыг зэсийн үедээр ярихгүй л гэдэг. Энэ онтрын одоогийн асуудал хизээ юу шийдэгдэх юм? Ингэж одоо бодлогоо бүр ойлгомжгүй болгож зарлж болт юм уу? Би ерөөсөө ойлгохгүй. Тэгээ ерөөсөө нэг Эрдэнэт болон оюутлогоо гэд хоёрхан засгийн одоо үйл ажиллагаа явуулж байгаа компанид эдийн засгийнхаа одоо байдлаараа одоо хараат гэдэг юм уу иймэрхүү юмнаас л хамжаатай болчоод энээсээ гарах бодлогоо өгнө бол ойлгуулаад явах хэрэгтэй шүү дээ. Ойлгуулаад явах хэрэгтэй. Би зүгээр энэ салбарууд дээр ирсэн хүмүүс бол зүгээр сайд байж байгаад явсан гэж бодоод байгаа. Таныг нэг ажил хийх гээд байгаа юм байна. Сая би зүгээр хариулт сонсоод сууж байхад би тэнэг дулдаал энийг оруулж ирж байна. Гэхдээ энэ дэр чинь ажил хийх гэж л очиж штэ. Ажил хийж байгаа хүн тэнэг гэж болох ёстой юм бол мэдэхгүй. Ер нь бүгдээрээ тэнэг байвал яа дээ. Тамин сайта. Тэгэхээр би энийг зүгээр хариултуудаа бас тоглоом наргаа гэхээсээ илүүтэй энэ үе өмнөх таны сайдууд чи ажил хийгээгүй шүү. Одоо энэ сайд сай болж байгаа хүмүүс бол ажил хийж энэ дээр зэлтрийн гацаанд орчоод байгаа энэ бодлого энэ үйл ажиллагааны хэрэгжилтэд гаргана. Ингэчид та сайд болсон. Ингэчид таныг ерөнхий сайдаар томилсон байх. Тэм учраас энэ институт хоорондын гэдэг юм уу энэ ер нь яагаад засгийн газарт орж ажилдیں гэдэг энэ зүйлүүдийг жоохон хүндэтгэлтэй хариулъя. Тэрнээс биш одоо би жоохон тэнэг учраас сайд болоод энд бодлого оруулж ирж байгаа. Би ойлгохгүй. Эсвэл одоо тэнэг болчиход байгаа бол ажиллаа өгч хэрэгтэй. Би энийг шулуухан ёс зүйн хувьд танд бас хэлчмээр байгаа зүгээр. За ерөн зүгээр энэ орон нутгийн хөгжлийг дэмжихэд энэ ашигт матамлын хуулийн өөрчлөлт ер нь ямар хэмжээнд нөлөө үзүүлэхээр энийг нэг бодлогын хүрээнд бас нэг хариулж чааж. За хоёрдугаарт би энэ Эрдэнэтийг 20% үлдээж байгааг жоохон ойлгохгүй байна. За яг зүгээр төсвийн нөхцөл байдалтай бодож байгаа боловч ингэж ялгууртай байдлаар хандаж болох юм уу? Тэгэхээр энийг зүгээр цаг хугацааны үед ямар хугацаатай үргэлжлүүлэхээр орж ирж байгаа. Энийг бас нэг тодорхой хэлчихмээр байна. За дээрэс нь яг энэ онтри оюутлогоо өгөхөөс гэж бас нэг саад бэрхшээл ч юм уу энийг хийхэд бас нэг зэсийн асуудал дээр яригадаад байгаа боловч нөгөө талдаа ерөн зүгээр бүхий салбарт лицензийн төлбөр. За 2027 оны төсөвтөө уялдж байгаа. Сайн зэрэг шимээ. Юуны сангийн амнаас санал авч ягаад оруулж ирж байгаа хууль. За зөвшөөрлийн бас авсан. Онтрогийн асуудлыг ярихгүй биш ярина. Яриа явж байгаа ойрын үед одоо эрчимтэй хилцээд дуусгачих гэсэн байр суурьтай байгаа. Онтрогийн эхнийг бол яралтай ирж хилцээрээ хий, үгүй бол Монгол улс бас аяа бодё гэдэг хатуу шаардлагыг тавьсан байна. Эзэмшигч нь онтро ресурсшигч компани байгаа. Rio Tinto-гийн Монголын засгийн газар хоёрын хамтарсан төсөл оюу толгой төсөлтөд хамтруулж энийг одоо олборлуул эдийн засгийн хувьд ашигтай байдаг. Тийм учраас гурвалжсан хилцээр үргэлжлэнэ. Гэхдээ энэний өмнө бид энэ зээлийн хүүгээ бууруулах асуудлыг шийдүүлнэ гэсэн хатуу шаардлагатай явж байгаа. За энэ зэстэй холбоотой асуудал дээр Эрдэнэт дээр манай гишүүд маань бас энэ уугуул үйлдвэрээ ойлгоод байгаа гэдээ бас талархал илэрхийлье. Манай санал бол уулын байжуулах Эрдэнэт үйлдвэртэйгээ ярьж хагаад 4 жилийн хугацаанд одоо энэ 21.6 шүү дээ бүр 20 биш 21.6 бүр торгуултай элемент дээр нь хүртэл тавьчихдаг. Тэр нь 21.6% нь амнатыг 4 жил явуулаад тэгээд бусдтай ажиллах буулгая гэдэг ийм одоо зорилготой байсан ойлголцолтой. Тэгээд сангийн ам маань энийг бол урт хугацаанд аваа явна гэдэг байгаа. Тэгэхээр улсын хурал дээр ярьж байгаад энийг одоо ажлын хэсэг дээрээ шийдээд явсан боломжтой гэж үзэж байгаа. За ажлыг тухайд бол хийгээд зүтгэж байгаа санаг шинэ. Ер нь урд хурдах ажлаа бол дуусгаад ингээд зөрөгтэйхэн шиг барьж аваад энэ дуустдаггүй олон яриануудыг дуусгаад ингээд явчих гэж бодож байна. Оюу толгой хилцээр дээр хоёр үр дүн миний ахалсан ажлын хэсгээс гарсан. Нэгдүгээрт зээлийн хүүгийн хилцээрийг
7 жилээр төгжсөн байсныг авч хайсан. Энэ бол миний ажилласан ажлын хэсгийн үр дүн. Зээлийн хүүг буулган буулгахтал энэ хилцээр үргэлжилнэ гэдэг тохиролцоонд хүргэж чадсан. Хоёрт нь менежментийн төлбөрийг бууруулах. Менежментийн төлбөрийг бууруулах засгийн газрын өгсөн үүрэг даалгаврыг 395 нэмэлт төлбөрүүд байхгүйгээр болгосон. 9 орчим хувь байдгийг. 3 төлбөр нэмэгдээд бас зарим хүмүүс бас энэ зөвхөн MSP гэдэг менежментийн үйлчлэлийн төлбөрийг нь л харчаад яриад байдаг юм шиг байна. Нэмэлт 2 төлбөртэй байдаг. Тэг ингээд энийг бол бууруулах ажлыг хийсэн. За 3 дугаарт бол одоо энэ түлш шатхуунтай холбоотой асуудлуудыг тасралтгүй хөөцөлтөд явж байна. Өнөөдрийн байдлаар Монгол улс Евро 5 төрлийн А92 авто бензинийг Орос улбаны улсаас 430 төгрөгөөр хямдхан хэрэглээд явж байгаа. Бас л ажлын үр дүн манай засгийн газрын. Түрүүн би бас одоо тэнэггээ хэлцэндээ уучлал хүсье. Ер нь нэг үгүй хэлэхэд улс төрийн зориг гаргаж л авч ирж байгаа. Улс төрийн зориг гаргаж л авч ирж байгаа. Галтай. Маш олон сайд нар энийг барьж орж ирэх гээд бэлдээл орхиод исэн юм л одоо тэгээд хүн бас ажил хийж байгаа учраас энэ нэг үгүй хэлэхэд би бас 2014 оноос хойш сайд хийсэн сайд болгоны ажлын үр дүн энэ дотор явж байгаа шүү. Тэр сайд нар бас өөрхий судалгаа шинжилгээ хийсэн, хилцүүлэг хийсэн, тодорхой ойлголтуудыг хийж явсан юмнууд байгаа. Тэгээ одоо энэ цаг үед одоо зориглоод оруулаад ирлээ. Тэгээ та бүхэн маань бас дэмжиж өгөхийг хүсье. Энэ хуулийн одоо нэмэлт өөрчлөлт орон нутгийн хөгжилд ер нь ямар тусдсан болох гэдэг нь хариулчаарай. За лицензийн төлбөрийн асуудал маш бага байгаа. Энэ өөрөө эргээд лицензийн төвлөрөл ингээд ашиглалтын лиценз олгочоод байтал энийгээ бид нар бодоод төлөвлөд байдаг. Гэтэл үйл ажиллагаа эхлүүлэхгүй байгаа энэ өдөр лицензийн төлбөрүүдийг нэмэгдүүлээч. Хугацааг богино болоо шахаач. Ингүүл энэ чинь амнаатыг бас бодлогоо хүлээхгүйгээр бас нэг бол үйл ажиллагаа эхлэн нэг бол төрд буцаагаад энэ лицензийг өгөх ёстой байхгүй. Тэгээ өгүүлэхгүй юм. За энэ дээр ямар өөрчлөлт байна? За хоёрдугаарт би энэ оюутлогоо дээр гарч байгаа тэр зээлийн үг бууруулах менежментийн тэр асуудал дээр ойлголоо. Тэгэхдээ энэ зөвхөн байгаа хэмжээнээс бас гой сонсогдоод байгаа боловч эцсийн нүндээ зардал өсөж явахад менежментийн төлбөр угаасаа л өснө. Би энийг хүссэн үр дүн гэж ойлгохгүй байгаа. Тийм учраас энэ оюутлогоо дээр бол үндсэндээ энэ тусгай амнаатаар 34% орлуулад бид тэр гарах хэрэгтэй шүү дээ. Ингээ менежментэд нь оролцож чадахгүй ээжиж. За сайн зураг гишүүнтэй санал нэг өгнө үү? Лицензийн төлбөрийг бол өсгөж байгаа. 2500 төгрөг байсан. 250 төгрөг байсан. 3500 болгож. Жилд нэг дундаж лицензийн хэмжээ 3500 га байдаг юм л. 3500 тий дунджаар метр гэв. Тэгэхээр энэнийг нэг 7 сая төгрөг орчмоор хадгалаад исэн юм бил. Одоо хамгийн багадаа 100 гаруй сая төгрөг төлнө. Энэ эхний жилийнхэн шүү. Тэгээд хайгуулын лицензийн хугацааг 6 жил болгож байгаа. 2 дахин бууруулж байгаа. Яг олон улсын жишг рүү н оруулж байгаа. Өөрөөр хэлбэл авахд хөнгөн хадгалахад хүнд хайгуулаа хийхгүй бол болдоггүй. Яг мэргэжлийнхээ орж ирдэг ажил хийгдэн. Орон нутагт өгж байгаа хэмжээ суманд 2% очдог байсан бол 4.5% очно амнаатын. Ингэж өснө. За онтригийн асуудал явж байгаа гэж байна. Та яг надад албан ёсоор нэг бичиг хийж өгөөч. Онтри энэ талбай ашиглагдаагүй байгаа юу? Би одоо жоохон эргэлзээд байна. Наад Рио оюутлогооч юу онтригийн талбай руу орцсон хилцээрээ хийж байгаа дараа нь ингээд асуудлуудаа зэгцлэнэ гэдэг юм шиг зү. Хэрв зэр Рио оюутлогоогийнхан онтригийн талбай руу ороод ашиглалт хийсэн бол наа чин бол энэ гэрээг цуслах хүчингүй болох үндслэл болно шүү. Тэгэхээр энэ дээр яг салбарын сайдын үед баталгаа гаргаж яг албан ёсоор бичгээр хариу өрүүлээч. Тэгэхгүй ингээд одоо нэг юм цаг идээд байгаа юм шиг хаана одоо ямар асуудлууд нь гацаад байдгийг би бол над уул техникийн нөхцөл байдлаас чи онтригийн талбай руу аль хэзээ орцсон гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр уул уурхай ам хяналтын байгууллага яг ямар байгаа? Энийг олон нийт ил тод болгомоор байна. Одоо энэ гадны хөрөнгө оруулагчтай бас яг дөрмийн дагуу тоглоё л тоо. Тэгээ эднүүрээр ингээд чадуулаад дотоодын улс төр нь ингээд хөгжөөд байж байдаг. Эднүр ширээний ар дурамчхан суудаг. Тантай санал нэг байгаа, шахаж ажиллаж байгаа. Онтрогийн талбай руу орох уулын ажлын энэ уул уурхай үйлдвэрлэлчээр уулын ажлын төлөвлөгөө баталгаажуулж явдаг. Бид уулын ажлын онтрогийн талбай дээрх уулын ажлын төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа.
хийлгэхгүй байгаа. Техник эдийн засгийн үндэслэлийг хурдан батал гэдэг шахалт одоо улс төрийн шахалт ирдэг. Техник эдийн засгийн үндэслэлийг нь лицензтэй талбайхаа хүрээнд л хийж ирүүл баталнаа гэдэг шахалтыг тавьж байгаа, хэмжилтийг хийж байгаа. Одоо бол хийсэн байгаа техник эдийн засгийн үндэслэл нь Ontre Resource болон оюу толгой компани нийт бүлэг ордын хэмжээнд хийцсэн тэзүү байгаа. Хэрвээ энэ тэзүүг аж үйлдвэр эрхлэлгийн яам хувааж одоо хүлээж авлаа бол Онтрыг бэлгэлж гин гэсэн үг. Одоогийн бүтлгүй жоохон хил амтаа байгаа энэ хөрөнгө оруулалтын гэрээний доогоор оруулаад мөрдүүлэх гэж байна гэсэн үг. Тийм учраас бид уулын ажлын төлөвлөгөөгөө тусад нь гаргах, тэзүүгөө тусад нь гаргах гэдэг шаардлага. За би ямар ч байсан хуулийн төслийг хилцгийг дэмжиж байна. Тэгээд мэрэгжлийн байнгоор, эдийн засгийн байнгоор минь маш сайн нэгт үзээд бас цаг алдмаар байна. Одоо яг иймэрхүү юм буцаачаар дахиж нэг хэсэгт орж ирэхгүй хаа. Бид эд нөгөө хамтарсан засгийн газар байгуулагдаад иймэрхүү бодлогод орж ирнэ гэд нэлийн хүлээлттэй байсан. Тэгээ өнгөрцөн байхгүй. Уг нь хоёр нам хамтарч явахдаа л асуудлуудаа шийдсэн бол гэж ойлголцол илүү байх байсан болов уу зүгээр хувьдаа боддог байсан. Тэгээ тэр улс төрийн одоо боломжийг бидэд бол ашиглаж чадаагүй. Гэхдээ бүгд л парламентэд суугаад Монгол улсын хөгжлийн төлөө байгаа учраас нам гаргалцахгүй зөв бодлого дээр бол хамтдаа байх бах. Тийм учраас ингэж итгэж байгаа учраас ажлын хэсгээ гаргаад явъя. За үрийн төвийн гишүүнтэй санал нэг байна. Ялангуяа бид тэр ажлын хэсэг байгуулах асуудал дээр нь ажил хэрэгч гишүүдээс гадна ашиг сонирхлын зөрчлөөс янз янзын эрх ашиг төлөвлөдөг хүмүүсүүдээс хол энэ ажлын хэсгийг гаргаасаа гэж үзэж байна. Сүүлдээ одоо хувийн хвшлээ ялгуурлан гадуурхдаг гэсэн бол одоо улсын гэдэг юм уу төрийн өмч энэ орон нутгийн асуудлыг ялгуурлан гадуурхдаг болж байна. Тийм учраас Эрдэнэт дээр одоо жишээ нь ингэж 20% дангаар нь үлдээж болохгүй. Энэ маш буруу жишээ болно. Харин Эрдэнэт дээр дагж мөрдөх журмын зохицуулалтаар одоо дараагийн хэдэн жилийн татварыг өрчилж авдаг ч юм уу. Иймэрхүү одоо зүгээр хуулийн хүрээнд шийдэж болох. Тиймэрхүү юмнуудаар явна ухаас Эрдэнэт дээр 20% үлдээчихэд бусад юмыг өөрчилж болохгүй. За би Батнайрамд гүшүүн өөрөө би саналаа хэлж байна. Та бүх салбарыг ганцаараа уулуурхайг мэддэг хүн биш шүү дээ. Харин тий. Тэгэхээр ингээд зүйлүүдийг зөв ойлголтоо. Тэгэхээр ийм зүйл байна. Тэгэхээр одоо энэ ингээд юмыг ингээд оочин чооцсон янз янзаар хийнэ гэдэг чинь бидэд дараа нь хөрөнгө оруулалтын гэрээ болоод энэ хөрөнгө оруулалтыг татахад хөрөнгө оруулагч нь эргэлзнэ. Орж ирэхгүй. Тийм учраас зарчмаа ил тод нэг л тогтоо. Тэгээ энэ зарчимд нийцж байгаа бол бүгднтэй нь ижилдэг шандаач л гэдэг зүйл байна. За оюу толгой дээр тэр Онтригийн асуудлыг маш сайн нэгтлаарай. Энэ бол угаасаа тусдаа хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах гэдгийг хөрөнгө оруулагч талд хатуу байр сууриа хэлмээр байгаа. Усыг уралч гэсэн тэгж үзэж байгаа байх. Тэрнээс биш энэ одоо өмнөх байгуулсан хөрөнгө оруулалтын гэрийн нэг хэсэг гэж явж чадахгүй бид нар. Энийг бол одоо хэлчмээр байна. Харин энэ өмнөх хөрөнгө оруулалтын гэрээ буюу одоо явж байгаа энэ асуудал дээр тусгай амнатаар 34% орлуулад ерөн гаруул яадыг. Менежментийн төлбөрийг буурууллаа гэж баяр ташаадлаа нь яг эцсийн дүндээ зардал өсгөд үр дүн гарахгүй л гэсэн үг. За одоо зээлийн хүүгийн хилцээрийг бууруулах 7 жилийг бид нар байхгүй болгочлоо. Тэгээ хитэн жил үргэлжлэнэ гэд бид нар ингээ эдийн засгаа ингээд агшаагаад бот шиг хатаараа байлгадаг юм. Тэгэхээр наад одоо ийм даварцсан яриа хэлцээрийн хувьд эргэтгэгчнээ сууч чадахгүй бол тэгээд асуудлуудаа яагаад ер нь тэгээд яг хэдүүлээ яг амсах хэвээр эсвэл зовлонгоо амсаад ер нь шийдэх хэвээр шүү дээ. Тэгээ бүх зүйлүүдийг ингэж ганцхан оюутлогоо болон Онтригоос болоод эдийн засгаа ингэж завшцаагаад багш эмчнэрийн хүүхдүүдийн асуудлаа шийдэж чаддаг. Эрүүл мэнд нийгмийн даатгалын асуудлаа шийдэж чаддаг. Бүтээн байгуулалтуудаа шийдэж чаддаг. Ийм байдал дээр ингээд өөрөө өөртөө ингээд хүзүүндээ олс гэчихэд ингээд байгаад байж чад боломгүй байна. Тэгээ алтан хувцаагаа аваад 20 тавих эрхээ аваад тэгээд одоо тэр 34% хэдэн хувийн амнатаар идэв ингээд солиод наад менежментэд оролцсон зээлийн үг бууруулна гэд үлгэр шилний цанаас мөхөлц 7-2 болиул яатыг бод. Наа чи бүтэхгүй байхгүй. Өсрөөл 1-2 пунктэр л буuna. Тэгээд угаасаа сэтгэл ханамж ард түмэн Монголын төрөлд бол баяжж байхгүй. Тэгээ энэ шулууган хувилбарлуугаа ороод олон нийтэд ойлгох тал руу орохгүй бол тэгж чинь ингэж чинь хизээш ногдол ашигч чинь бараг 50% хүртэл байхгүй. Магадгүй тусгай амнатаар орлуулахад жилд 360 мянган тонн зэс гаргаж байгаа бол энийгээ бид нэр бараг даблдаж авах гэдэг шүү дээ. Энэ хэмжээнд дэр одоо амнатаа. Ингээд өнөөдрийнхээ асуудал энэ дэдүцийн асуудлыг шийдмээр биш шүү дээ. 50 хоног бид нар хүлээгээд мэдхгүй дараа нь юу болцсон байгаа бол өнөхөл үлдэх байх та.